Ивент итгэгч Skytel. Амжилт. За сайн байцгаана уу, энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа, чамд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Хин гэдэг үү? Намайг 487 дугаартай Оюу Бадгар. Давислаг монголчууд шоу нэвтрүүлэгтээ Дорнот аймгаас ирж оролцож байна. Манай Дорнотод ерөнхийдөө Дорнот их сургууль гэдэг их сургууль байдаг. Би Дорнот их сургуульд биеийн тамирын багш. Багада ерөнхийдөө одоо ийм шоу нэвтрүүлэгч юм уу ийм дуулахур аюу сонирхолтой шоу нэвтрүүлэгт ер нь оролцъё гэж аюу их боддог байсан. Тэгээд тэр утгаараа ерөнхийдөө мөрөөдлөд биелүүлж орж байна. За биеийн тамирын багшийн өнөөдрийн бэлтгэсэн үзүүлбэрийг хамтдаа үзье. Бэлэн үү? Бэлэн. За амжилт хүсье. Үнээр ойлгох хэрэггүй. Бадгар баярлалаа. За баярлаа. Сонин санагдчихлаа л да. Шууд балаа авсан. Шууд дэгийн шүгч хэлж шууд балаа авсан гэж байна шүү. Үнэхээр гайхчлаа да би. Ингээд хипхоп мепоп дуулахар чинь шууд одоо ингээд гар нь ингээд өмдтэй малгайтай гэсэн чи айгуу гоё даашинцтай хүн гарчнаа. Хэдөө яг нэг хипхоп одоо дуулдаг рэпер ихээр заавал тийм ийм босоо малгай тавьсан тийм өмдтэй байснаас илүүтэйгээр жоохон эмгтээлэг өөрийн гэсэн стайл жанртай зүгээр юм болоо гэж бодсон. Style genre. Style. Yeah. Чи өөр юмэр өөрийгөө харуулах хэрэгтэй юм байсан юм шиг надад санагдлаа. Өглөлт маш хангалтгүй байлаа. Дуулалт бол бас муу байлаа. За тэгээ. Тэ ирсэн баярлаа. Тэ зориг штэ тий. Өнөө тэнцээгөө. Хипхопо сонссоор л яваа. Тэнцсэнгүй. Баярлалаа. Ажээ стоп. Яа. Ойлгох хэрэггүй. Яг заад энэ гэж бас байт юм байна те. Ойлгох хэрэггүй үзүүлбэр гэж байдаг юм. Уу ерөөхдөө нэг юу яахгүй да. Яг нөгөө энэ тэмцээн болно гэж тэгжээс яг бэлдсэн үзүүлбэр байхгүй нэг альтрсэн шүү дээ. Сургуулийнхаа нэг үйл ажиллагаанд дуулдаг байсан гэдэг анх удаа дуулсан. Тэгээд нөгөө бэлэн болохоор нь шууд анхсан. Тэ чамдтай жаахан хипхоп юм байна шүү дээ. Тэгээд зогсоотой би яг тэгтээ үндэ яг тэгэл яатсан. Энэ одоо шийдсэн. За. Ярих ороо за. За. Шавнар чинь чамайг одоо үзэж байгаа чамаа бахарч байгаа. Би л шав байсан бол үнэхээр манай шавнар одоо ингэ дандаа л ганц дуугаа дуулах юм так гэдэг. үгүй өөрсдөө дугаа өөрсдөө. Тэгнэ заа хэрэгтэй. Спортлог рэпер Оюу Бадгар маань энэ удаад бэлтгэл нь арай хангалтгүй байсан бололтой. Шоуны шүүгчид түүнийг хараахан тэнцвүүлсэнгүй.